магадгүй та нар бодоорой амьдралд чинь чадахгүй гэдэг үг гараад байгаа бол тэр та нарын эвдэх хэвээр хэв дадал. Түүний цаана гарах хэвээр тий та нарыг гацаацсан байгаа. Гацаачна. Дадал болгон бид тэрийг гацааж байгаа. Яг өглөө босоод нэг л аргаар бид шүтээ угаадаг. Тэрэндээ гаццаахгүй. Тийм ээ тий. Нүүрээ тий яг баруун тишээ яваадаг бол нүүр нь баруун тишээ ингэж далигаад эргэждэг шүү дээ. Хөмсгөн тий. Тэгэхээр нэг амьдрал чинь өөр тэр чигээрээ сорио авах гэдэг шүү дээ. Бидний одоо чадахгүй гар дадалжуулж явж ирсэнаа чаддаг болгох нь үгүй юу гэдгийг амьдрал сориод байна гэсэн үг. Тийм сориод аа. За тэгээд дараа нь яадгийн. За сэтгэл хөдлөлтэй нөгөө хэв дадал дээр сэтгэл хөдлөл суугаад ирэхээр хэв дадалтай сэтгэл хөдлөлтэй болоод ирэхийн алтад одоо харин 14-өөс 21 наснд яг тедэртэй зогцсон тийм үзэл бодлоод нь сууж эхэлдэг. За ингээд хүн гэдэг амьтанд дадалтай сэтгэл хөдлөлтэй үзэл бодолтойгоор чадахгүйгаа бүр нарийн сайн мэдэрч баталж тэрэндээ ягш баригддаг байхгүй. За энэ үед ингээд ерхий 21 нас хүртлээр одоо бид ингээд нэг тийм сүнснийхаа бүх чадахгүй алдаануудыг ил амьдрал дээр өөрийн биеиндээ хөвшүүл сайхан буулгаад түүний дагуу сэтгэл хөдлөлөө илэрхийлээд үзэл бодлоо гаргаад сурчлаа. Одоо харин яах вэ? Тэ уг нь бол энэ болгоно 21 наснаас хойш хүн ингээд нэг залуу чөлөөтэй нэг сэтгэлгээтэй үеуд байдаг штэ. Яг нэг өөрийнхөө эрх чөлөөтэй нас гэж ярьдаг те. Энэ эрх чөлөөтэй нас гэдгийг мэдэрч байхдаа энэ өөрийн дадал энэ одоо өөртөө сугдсан байгаа энэ бүхнийг уг нь анзаарахтай байвал өөрчилж чадах хэрэгтэй байсан. Гэтэл энэ эрх чөлөө гэдэг зүйлийг мэдрэлгүйгээр ингээд багасаа хүнтэй суугаад хүүхэд нь гараа тий амьдралын төлөө ингээд зүтгээд эхэлсэн хүмүүс яг энэ дадлаа. Тэгээ дээрээс нь нэмээд бүр одоо ингээд ачаалттай амьдралын хэм маяг руугаа одоо ухамсаргүйгээл бүр учиргүй ихээр л ингээд тавтаад эхэлдэг.